За орой минь та бүхэндээ өнөөдөр та нарын краш буюу таалагдж байгаа эмэгтэй болоод эрэгтэй найз охин, найз залуу эсвэл зүгээр харж авдаг хүнийхээ талаар мэдхийг хүсвэл энэ мэргийг эхлүүлэе гэж бодлоо. Тэгэхээр тус бүрээс нь өнөөдөр яг өмнөх бичлэгтэй адилхан энэ 3 кристаллаас сонгоно. За энэ болохоор номер 1 нь өдөн эмэг байна. Хоёр дахь нь харж байгаа ах гэшээд ийм бөгж. Гурав дахь нь ийм христийн тэмдэгтэй бас эмэг. За тэгээд нэг удаан бодохгүйгээр хэдэн секунд бодчоод хамгийн их таалагдсан эд зүйлсээсээ сонгоод дотроо үзүүлэхийг хүсэж байгаа эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй тэр хүнээ бодоод тэгээд эхлэе. За энэ удаад арай жоохон гүнзгий үзэхийн тулд 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар. За та бүхний сонголтоо хийсэн баг гэж найдаа. Одоо тийм болохоор би 1 дахь дугаар буюу энэ эмэгнээс сонгосгоноос эхлэв. За энийг одоо тодруулах хийхин тулд би энэ дээр 3 үзэр татлаа. Төгсгөл нь шинэ эхлэлийг авчирнаа гэсэн байна. Энэ нь одоо ямар утгатайг тодруулахын тулд харих үзэр гарчлаа. Төгсгөл нь шинэ эхлэл авчирна гэсэн баха. Энийг одоо тодруулах хэрэгтэй байна. За энэс нэг 3 хүзэр ч юм уу суглаад үзье. Нэлээд олон хүзэр гарахыг хүслээ юм дээр. За ингээд тайлбарлая. Pile 1 буюу 1 дугаарыг сонгосон хүзэр. Энэ хүний мэрэг. Төгсгөл нь шинэ зүйлийг авчирнаа гэсэн байна. Одоо өөрөө чинь үзүүлж байгаа эрэгтэй ч юм уу эмэгтэй, найз охин ч юм уу найз залуугийн чинь хувьд бол нэг л өөрийгөө тийм блоклсон зүр сэтгэлээ одоо блоклсон бүгдийг контролт гэж хичээсэн байдаг юм байна. Тэгээд эрүүл зөв сонголт хийхийг хүсч өөртөө илүү анхаарч байгаа юм байна. Та хоёр салалтай байгаа юм уу? Маргаантай байгаа гэж харагдаад байна да. Гэтэ яг бол сэтгэл зүрх бол байна. Одоохондоо маргаантай муудалцаантай байгаа ч гэсэндээ ер нь явандаа бол харилцааны хувьд бол илүү шин төвшөнд ахина. Гэхдээ энэ жоохон цаг хугацаа шаардна гэж гарсан байна. Тэгэхээр миний бодлоор бол тоо ч н одоохондоо маргаантай нэг хэсэг маргалдаад хүндий хөөртөн ч юм уу те би бинтэйгээ юм мессеж бичихгүй хариу бичихгүй байгаад байгаа юм байна. Тэг healthy choose making healthy гэдэг шин. Гэхдээ энэ жоохон цаг хугацааны дараа тоо эвлэрээд ерөөхдөө бол харьцаа чинь буцаад гайгүй шин төвшөнд ахина гэж гарсан байна. 1 дугаартай бол их хайтаахан гарч байна. Энэ хоёрын маргааны асуудал ч юм уу үл ойлголцол төр зурих л. Гэхдээ цаг хугацаа орно. За. Одоо 2 дугаарыг сонгосгоныг харъя. Healing card бас л зүрх сэтгэлийн асуудал байна да. За одоо энийг тодруулъя дахиад.
За ямарсан эхний хувьд бол өөрийгөө сайхан одоо өөртөө илүү анхаар өөрийгөө эдгээ тэ бити хийдих бухимдаа гэж хөзөр зөвлөж байна. Тэгээд өөрөө ч үзүүлж байгаа хүн бол одоохондоо үнэн сэтгэлээ ичлэхгүй тэ нүүрэндээ маск суусан би зүг бүх юм зүгээрч гэдэг юм уу тэ сэтгэлээ хэлж өгөхгүй байгаад байгаа юм. Тэгтээ бол өөрөө чинь сошиал медиаг чинь ч юм уу Facebook, Instagram ч юм уу ер нь онлайнаар чинь өөрөө чинь юу хийж байна, яаж ямар зураг тавьдаг ч юм уу тэ тэрийг бол хараал байгаа юм байна. Soulmate гэдэг чинь одоо нэг тохирсон заяаны хосууд гэсэн утгатай болно л. Тэгээд ямарсан өөртөө ихтэй байгаараа гинэ бүх зүйлийн учир удахгүй тодорхой болно гэж байна да. Тэгээд энэ тал дээр болохоор тэр хүн чинь жоохон хитэх дотн харилцаанд орох дургүй юм уу? Жоохон өнгөцгөн зүгээр зугаацах сонирхолтой байд юм болов. Сэтгэл бол байна. Өөрөө чинь жоохон юу хийж байгаа бол холбоо барихгүй ч гэсэндээ хараал байна. Ятаандаа үнэн сэтгэлээ хэлэхгүй. Өөрөө жоохон эндээс болоо сэтгэлээр унаад байгаа юм байна да. За. Тэгтээ. Ямарсан учир нь олно, ямар нэгэн мэдээ бол ирнэ. Бүр цаашдын харилцаанд бол амар гайхалтай өөрчлөлт гарна гэж хэлэхгүй. Гэхдээ энэ дээр бол нэг гоё сайн хүзрэн soulmate байхгүй. Хоёр заяаны ханууд хосуудаа гэсэн утгатай болохоор энэ дээр энэ харилцаан дээр итгэл найдвараа битээ алдаараа гэж healing card гэдэг нь болохоор өөрийгөө эдгээ тэ одоо энэ жоохон онцгүй харилцаа, үйл явдлын харилцаа байсан юм. Эндээс гар өөрийгөө эдгээ тайвшир гэсэн утгатай зөвлөгөөтэй шүү. За одоо 3 дахь дугаарыг харъя. За энэ дээр бол өөрөө чинь нэг л хүн хүлээгээд байгаа юм байна. Хүлээж исэн мессеж дуудлах чинь бол ирнэ. Харилцан яриа илүү өрнөнө гэж байна. Одоо энийг тодруулъя. За. Окей. За өөрөө чинь бодож байгаа юм бол мэдээд өөр чинь дуртай. Одоохондоо хоёроос салалттай байгаа юм. Энэ нэлээ хүн дээр туссан бол те өөрт чинь ч байж магадгүй тэр нь ч байж магадгүй хин ч байж магадгүй. Гэхдээ явандаа бол яг хуу харилцаагаа засах доктортой байх боломжтой. Гэхдээ karmic relationship гэдэг нь болохоор энэ айгуу тийм хэцүү дандаа тийм асуудалтай үйл ойлголцдог хоорондоо эсвэл нэг хуурдаг ч юм уу эсвэл хосчин өөр хүнтэй хаяа нэг болцоонд явдаг ч байж магадгүй тэрийн чи мэдээ ч юм ингээд асуудалтай байдаг эсвэл чамд ч гэсэн бас өөрт нь тийм одоо нөөцний хүнч бас байж магадгүй жан хуурам мэхлэлт бол харагдаж байна. Тэгээд эндээ айгуу домтолттой. Тэгээд ингээд зүр сэтгэл ингээд блоксон ингээд зөрчилдөөнтэй байдгаа гэж гарч байна да. Ямарс энэ бол нэлээд төвхтэй харилцаа байдаг юм байна хоёрын дунд. Гэтэ холбоо баримт хоёр хоорондоо нэг уучраа олж ярилцах юм бол ярилцах юм байна. Сэтгэл байхгүй биш бол байна цаад хүнд чинь. Тэгтэл асуудалтай. Өөр хүндлэнгээ хүн бас энэ харилцаанд нөлөөлдөг байх магадлал өндөртэй. За яг шулуух болчихлоо уучлаарай. Гэтэ хүзэр дээр ингэж бууж байна. Хүзэр бол худлаа ярьдаг. Гэтэ нэг зүйлийг та нар анхаарах хэрэгтэй. Хүзрийн мэрэг хэд хол үзэж болохгүй хэдэн сар юм уу хэдэн 7 хоногийн энергийг л харуулдаг байгаа шүү. За анхаарал тавьсаад л баярлалаа.